За сайн байна уу? Та бизнестэй болон амьдралдаа стратеги гэдэг үгийг бол маш олон удаа сонсч байсан бах. Гэхдээ бодит байдал дээр ихэнх байгууллагууд бол стратегийн тухай ярихдаа утга багтай, уриалгацсан хэд ерөнхий зорилтуудыг бол ер нь бол яриад байдаг. За тэгэхээр Ричард Румелтийн хэлсэн үзэж байгаагаар юу вэ гэхээр сайн стратеги нь ихэнхдээ гинтийн байдаг гэж үздэг. Учир нь юу вэ гэхээр олон байгууллага үнэндээ нэгдсэн төвлөрсөн төлөвлөгөөгөө за зүгээр нэг илүү их мөнгө зартуулъя, илүү их шаргуу ажиллая гэсэн логикоор яваад байдаг. Харин бодит стратеги бол удирдагчийн хийх ёстой хамгийн чухал ажил юм байна. Тэгэхээр өнөөдөр сайн стратегийг одоо муу стратегиэс хэрхэн ялгах вэ? Мөн одоо стратегийн одоо жинхэнэ цөм нь одоо юу болох талаар илүү ойлгомжтой ярилцъя. Тэгэхээр юуны өмнө муу стратегийг таньж сурах хэрэгтэй учраас муу стратеги гэж юу болох талаар хэлье. Тэгвэл муу стратеги гэдэг нь бол зүгээр нэг сайн стратеги байхгүй байгаа учраас үүсдэг зүйл бол биш. Харин буруу ойлголт, удирдлагын алдаа, бодит байдлаас цухтах хандлагаас бол бий болдог байгаа. Тэгэхээр муу стратеги маань бол нэг дөрвөн шинжийг өөртөө агуулчихсан. Ер нь бол нэг дөрвөн шинж айл нэг ч юм уу байгаад байдаг. Талбай. Нэгдүгürt бол нэг тийм хөөсөрсөн үг хэллэгтэй байдаг. Энэ нь утга агуулга багтаа мөртлөө мэрэгжлийн мэт сонсогдох үгсээр илүү гүнзгий харагдах гэж оролдгоо гэсэн. Жишээлбэл нэг банк бол хэрэглэгч төвтэй зуучлал гэж стратеги тодорхойлсон ч юм уу тийм үг хэллэг ашигласан байлаа гэж үзэхэд бол энэ нь тийм шин зүйл бол биш. Зүгээр л хийж байгаа ажлаа илүү гоёмсог үгээр илэрхийлсэн хэрэг болж байгаа гэсэн үг. Хоёрдугаар нь болохоор бодит сорилтыг ерөөсөө олж харахгүй байгаад байдаг. Хэрэг байгууллага өөртөө тулгарч байгаа асуудлаа зөв оншилж чадахгүй бол энэ стратеги бол бий болгож чадахгүй стратеги биш гэсэн үг. Гүйцэтгэл муу байна гэдэг нь бол яг үнэндээ онш бол биш. Харин үр дүн жинхэнэ стратеги нь бол яагаад муу байгаа юм бэ гэдгийг олж харснаас бол эхэлнэ гэсэн үг. Гурав дахь шинж нь юу байдаг вэ гэхээр зорилгыг стратегитэй андуурах явдал. Ашиг орлогоо 20%-аар нэмэгдүүлэх хэмэт зорилго нь бол стратеги бол огцонч биш. Зорилго стратеги хоёроо андуураад байна гэсэн үг. Стратеги бол харин яах нь яаж түнд хүрэх вэ гэсэн асуултанд хариулж чаддаг байхыг хэлээд байдаг. Дөрөвдүгürt бол логикгүй зорилтууд байгаад байдаг. Хоорондоо зөрчилдсөн бодит нөхцөлд нийцэхгүй зорилтууд бол стратеги сулруулдаг гэсэн үг. Тэгэхээр ийм муу стратеги яагаад түгээмэл газар аваад хүмүүс муу стратеги бий болгоод байдаг вэ гэхээр удирдагчид бол хэцүү сонголт хийхээс зайлсхийгээд байдагтай холбоотой байж болох юм. Стратеги гэдэг нь бол одоо нөөцийг яг хайшин чиглүүлэхээ шийдэх төр явцыг бол хэлээд байгаа. За энэ нь болохоор зарим боломж, зарим санаанаас бол шууд татгалцахыг шаарддаг арга бас онцлогтой байдаг. За тэгвэл сайн стратеги яг юу юм бэ? Сайн стратегийн цөм гэж нэрлэгддэг 3 шинжээс бүрддэг логик бүтэц юм гэж ойлгож байна. Тэгэхээр сайн стратеги бол 3 шинжийг өөртөө агуулсан тийм логик бүтэц байд юм байна. Нэгдүгээр шинж нь болохоор энэ нь одоо маш чухал. Энэ бол оншилгоо. Өөрөөр хэлбэл энд яг юу болоод байна вэ гэдэг асуултанд хариулна гэсэн үг. Нарийн төвөгтэй нөхцөл байдлыг энгийн ойлгомжтой хэлбэрт оруулах нь бол энэ хэсгийн зорилго гэсэн үг. За жишээлх юм бол Стив Джобс Apple-д буцаж ирэхдээ хамгийн гол асуудал нь одоо хэд олон бүтээгдэхүүнтэй байгааг асуудал нь байна гэдгийг зөв оншилсон гэсэн үг. За тэгвэл дараагийнх нь юу вэ? Энэ бол чиглүүлэгч бодлого. Энэ нь илрүүлсэн асуудлыг хэрхэн даван туулах вэ гэдэг тийм ерөнхий хандлагыг хэлээд байгаа. Нарийн алхмууд биш. Харин бүх үйл ажиллагаагаа яг нэг чиглэлд барих төр хүрээг хэлж байгаа. IBM компани болохоор салангат хэсгүүдээс бүрдсэн бүтцтэй байснаа хэрэглэгчид цогц шийдэл санал болгох бодлого барьсан нь бол үүний нэг жишээ буюу стратеги зөв тодорхойлж чадсан гэсэн үг. Гурав дахь нь болохоор хоорондоо уялдаатай үйлдэлүүдийг хэлж байгаа. Тэгэхээр чиглүүлэгч бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай хоорондоо нийцсэн тэр алхмуудыг бол хэлээд байгаа юм. Тэгэхээр сайн стратеги бол бүх үйлдэлийг нэг чиглэлд төвлөрүүлдэг. Харин үйлдэлүүд нь хоорондоо зөрчилдөх юм бол тэр стратеги ундаг учраас стратегийн гол одоо шинж болох тухайн үйлдэлүүд нь хоорондоо уялдсан байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр сайн стратегийн ер нь стратегийн хүч нь юундаа байдаг вэ гэхээр энэ зөвхөн төлөвлөгөөндөө бол биш. Харин хүчийг хэрхэн ухаалгаар ашиглаж байгаад тэр хүч нь оршоод байна. Тэгэхээр хөшүүрэг гэдэг ойлголт энд бас гарч ирнэ. Зөв цэг дээр анхаарлаа төвлөрүүлснээр бага нөөцөөр их түнд хүрч болно гэдэг нь бол их чухал. Тэгэд үүний тулд бол яах ёстой вэ гэхээр бусдын зам төлөв, зах зээлийн өөрчлөлт тэр нөхцөл байдлыг урьдчилан харах чаддаг байх шаардлагатай байгаа юм. Мөн ойрын зорилтууд чинь маш чухал. Хит хол, хийсвэр зорилго байснаас илүү бодиттой хурж болох ойрын зорилтууд илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр хурж болох үс зорилгонд багыг хөдөлгөөнд бол оруулдаг. За мөн хэрэглэгээ холбоог системийн хувьд бол нийт гүйцэтгэл нь хамгийн сул холбоосоос хамаардаг учраас системийн бүх хэсэг хоорондоо уялдаа холбоотой байх ёстой.
Нөгөөтгөр стратеги бол бас дизайн. Өөрөөр хэлэх юм бол тэр нөөц, үйл ажиллагааг зөв зохион байгуулж хооронд нь нийцүүлэх урлаг гэж ойлгож болно. Бас нэг чухал зүйл нь юу вэ гэхээр стратегийн хүчийн нэг зүйл нь фокус. Бүх зүйлийг нэг дор хийх гэж оролдох биш, харин хүчээ яг нэг чиглэлд нь төвлөрүүлэх хэрэгтэй. Энэ нь стратегийн амжилтын үндэс болдог байна шүү дээ. Тэгэхээр стратегийн хүч нь болохоор хөшүүрэг байдаг юм байх нь, ойрын зорилтууд байдаг байх нь, хоорондоо уялдаатай систем байдаг байх нь, мөн дизайн байх нь, тэгээд бас фокус буюу төвлөрөл байх нь шүү дээ, тий. Тэгэхээр орчин үеийн бизнесийн орчин бол мэдээч хэрэг байнга өөрчлөгдөж байгаа. Энэ өөрчлөлтийг ойлгож ашиглах чадвар бол өөрөө стратегийн бас нэг чухал хэсэг гэж ойлгож байна. Зах зээл, технологийн өөрчлөлтийг бусдаас арай тодорхой харж чадах юм бол энэ өөрөө давуу тал болдог. Нөгөө талаасаа бол байгууллагууд өөрчлөлтөнд эсэргүүцэлтэй ханддаг. За энийг бол инерц гэдэг байдаг. Удирдлах сулрах үед бол эм самбараагүй байдал үүсдэг учраас сайн стратеги нь зөвхөн өөрийн биш, өрсөлдөгчийн энэ сул талыг ашиглах чаддаг байх хэрэгтэй байх нь. За тэгвэл стратегч сэтгэлгээний тухай нэг хэдэн үг эцэст нь хэлье. Юу вэ гэхээр стратеги бол баттай үнэн бол биш, харин боловсралтай таамаглалч гэж бас нэрлэж хэлж болох юм. За энэ арга ажиллах болов уу гэсэн асуултанд хариу хайж бодит амьдрал дээр туршиж сайжруулж явдаг тэр процесс үйл явцаа гэсэн үг. Тэгэхээр стратегч сэтгэлгээнд мэдээж хэрэг тунгаан бодох чадвар бол хамгийн чухал. Өдөр тутмын ажил талаасаа төр холдоод хамгийн чухал асуудлуудаа эренбэлж харах нь бол өөрөө стратегийг чинь илүү тодорхой болгож өгдөг. Хамгийн чухал нь бас бие даан сэтгэх чинь илүү чухал байгаа. Тэгэхээр олон нийтийн хандлага төр зүрийн трендийг дагахтай гол нь биш, яг бодит өгөгдөл логиктер тулгуурлаж шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бизнес эрхлэгч бизнесийн эзэн хүний хамгийн чухал ажил нь бодох гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр илүү тунгаан бодож тэр дундаа илүү бие даан сэтгэх нь ийм чухал байх нэ. Эцэст нь хэлэхэд юу вэ гэхээр сайн стратеги бол зүгээр нэг гоё үг, том амлалт биш гэдгийг та бүхэн эндээс ойлгосон бах. Энэ бол бодит байдлыг зөв оншилж түүнийг даван туулах үйлцэн үйлдэлүүдийг ухаалгаар зохион байгуулах урлаг гэж хэлж болох нь. Тэгэхээр таны бизнес том байна уу, жижиг байна уу, түүнээс үл хамааран та стратегийнхаа цөмийг зөв тодорхойлж нөөцөө яг нэг зэгт төвлөрүүлж чадах юм бол өрсөлдөөндөө бол ялхан тодорхой. За тэгэхээр дараагийн удаа стратегийн тухай бодохдоо өөрөөсөө ингэж нэг асуугаарай. Би яг ямар асуудлыг оншилсан бэ? Миний үйлдэлүүд хоорондоо уялдаж байна уу? Энэ асуултуудыг асуугаад үзээрэй. Тэгэхээр сайн стратеги гэдэг бол ерөнхийдөө гинтийн санагддаг байж магадгүй. Гэхдээ тэр нь үргэлж яах нь логик дээр суурилсан байдаг. За та бүхэнд хүргэж байгаа энэ видеог хэрв таалагдсан бол та лайк, комент үлдээгээрэй. Манай сувгийг subscribe дараагийн сонирхолтой хэрэгтэй видеонуудаа хүлээж авах болно. Мөн бидний бэлтгэж хүргэдэг онлайн курс сургалтуудад хамрагдах бол доор тайлбар хэсгээр байгаа линкэн дээр дарж манай сургалтын дээр хамрагдаж болно. Бид маркетингийн систем, борлуулалтын систем, за мөн анхаарал татах хүүг, за борлуулалтын яриа гэсэн сургалтууд хүргэж байгаа. Мөн удахгүй бизнес систем гэсэн сургалтыг хүргэх болно. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.